Үзэгч та бүхэн сая манай гарсан нэвтрүүлгийн давхар хөтлөгч болон хүлээн авч үзцгээлээ. Одоо тэгвэл мөн автомашин эзэмшигчдтэй бид гарсан нэвтрүүлгийнхээ автгийн болонг төлөвлөж байна. Автгийн болонгаар автомашиныг задлахгүйгээр засварлах, за мөн Монголын үндэсний үйлдвэрлэгч болох Монголын анхны антуризм үйлдвэрлэгч автгийн компани талаарх мэдээлэл хүргэдэг лээ. Энэ талаарх мэдээллийг та бүхэндээ төлөвлөж байна. Манай авиаслаг зохион бүтээгч төр тогтох одоо энэ багийн машиныг зохион бүтээж хийсэн байгаа. Тэгээ энэ машиныг хамгийн гол нь одоо цаашд ашиглалтанд оруулах тестлэх шаардлагатай байдаг. Тэгээ бид нэр зүгээр ойр зур явж тестлсэн. Өнөөдөр бүр одоо жижиг тэрэгний уралдаанд энэ Speed Motors зохион байгуулж байгаа ийм тэмцээнд орж ингэж тестлээ. Тэгээд үндсэндээ одоо 4 гараа уралдаж амжилттай явлаа. Уралдааны явцад бол ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсангүй. Тийм учраас энэ машин маш сайн хийгдсэн байна. Өмнөх хийсэн машинууд бол хөнгөн хүч хурд их сайн авж байна. Тэгээ энэ бол өмнө бид нар чинь 2000 см кубийн хөдөлгүүртэй мотор тавьж хийжсэн бол одоо моторынхоо жижигрүүлээд 1500 донс мотор тавьсан. Гэхдээ ерөнхий одоо овер хэмжээ бага байгаа учраас хөнгөн хүчтэй хурд сайн авж байна. Өнөөдрийн уралдааны онцлог юу байсан гэхээр өнөөдөр нөгөө их застай налуу газар болсон учраас энэ машин маань өөрөө жин хөнгөн. Дээрээс нь бусад дээр уралдаж байгаа машинууд маань дандаа пул таймтай ийм машинууд байсан. Тэгэхээр тийм моторын хувьд бол ярих юм байхгүй. Тийм. Бид нэр өнөөдөр гол нь энэ машинаа тестлэхдээ манай компани үйлчлэгээ хийдэг Protec-ийн Германы бүтээгдэхүүнийг энэ мотор хөдөлгүүр бусад юмд зориуд хэрэгэлсэнгүй. Яагаад хэрэглээгүй юм бэ гэхээр бид нар энэ машиныг энэ үйлчлэгээ хийхгүйгээр одоо байгаагаар нь тестлж үзээд дараа нь одоо автохимийн бүтээгдэхүүнийг хийж моторын угаагаа түлшний систем цэвэрлэгч, наана хөдөлгүүр хамгаалагч энэ юмнуудыг хийсний дараа ямар болох нь вэ гэдгийг үзэх зорилгоор өнөөдөр зориуд бид нэр ийм үйлчлэгээ хийхгүй өөрийнх нь байгаагаар ингэж уралдаанд тестлж үзлээ. Ер нь бол машин сайхан болсон байна. Энэ дээр мэдээж засах хийх юмнууд одоо туршилтын явцад гарсан энэ юмнуудаа сайжруулад тэгээ удахгүй энэ машин маань бэлэн болно. Уралдахад бол боломжтой ийм машин гаржээ. Доктор сайн байна. Хүч хурд сайн авж байна. Ийм л болсон байна. Одоо энэ машин моторт нь үйлчилгээ тэр Protec-ийн бүтээгдэхүүн хийхгүй байжгаад одоо бүх тохиргоо хийсний дараа тэр үйлчилгээ хийхэд бас ямар үр дүн өөрчлөлт гарах вэ гэдгийг бид нар эргэж үзүүлнэ гэсэн үг. Тэгнь тий. Тэгэх гэж зориуд бид нар одоо яг байгаагаар нь явж үзлээ. Тэгээд манай энэ шинээр одоо зохион байгуулж байгаа Speed Motors гэдэг энэ тэмцээн зохион байгуулж байгаа энэ компани байна. Энэ нөхдүүд маань өнөөдөр анхны тэмцээний зохион байгуулж байна. Тэгэхдээ анхны тэмцээн гэхэд одоо нэлээ өргөн оролцож байна. Манай залуучууд бас уралдах сонирхол их байна. Тийм учраас ер нь өнөөдөр бол яг ихэвчлэн Subaru ийм машинууд уралдлаа. Багийн төрлөөс ганцхан манай энэ машин орлоо. Тэгэхээр цаашдаа манай компани бас тавьж байгаа зорилго бодлого юу вэ нөхөр Монголд энэ багийг хөгжүүлэх энэний уралдаан аялал за тэгээд бусад юмд одоо ашиглах манай Монгол орн бол маш өргөн удам нутагтай. Тийм учраас Монголын нөхцөлд тохирсон зөвхөн уралдаан гэхгүй аялал жуулчлал за тэгээд бусад одоо тусгай зориултын байдлаар ингэж хэрэгжилж болох энэ багийг олноор нь үйлдвэрлэх нэвтрүүлэх юм зорилт тавиад ажиллаж байна. Одоо энэ машиныг ер нь унаад үзэхээр буумааргүй санагдаад дахиад энэ машинтай ер нь яваад давхиад амаар санагдах юм байл шүү дээ. Тэгэхээр одоо энэ бусад хүмүүс ийм машиныг одоо танаа хийсэн угсарсан машиныг түрээслэх гэдэг юм уу энэ машинаар өөрсдөө уралдах юм боломж байх болов. Байлгүй яах вэ? Ер нь бид нэр одоо энэ багийг ингээд аль болохоор богино хугацаанд нэлээ хийх зорилт байгаа. Тэгээд үнэхээр энийг сонирхоод худалдаж авъя. Захиалаад хийлгэх гэсэн хүн байвал захиалаад хийлгэж болно. Худалдаж аваад уралдаж болно. Эсвэл одоо түрээсэлж аваад тухайн уралдаан тэмцээндээ
түрээсээр хэрэглээд уралдаж болно. Ийм одоо болцоо нөхцөл байна гэсэн. Жолоочдын зам гастагт ачирнууд нэг өгч байна. Багийн ангилт шийтгэж чадсан нэгдүгээр чадсан учраас хоёр хамсанд хоёрт алтан медаль дагаад шийдэн том зам гастагт болох юм аа. Хоёр хамсанд хоёр үргээ. Цаашдаа урдан хэмжээнд энэ төрлийн хамстай олон бодож амжилттай орж байгаасаа гэж танд хүсээрээ. За манай хоёр тамирчин амжилттай уралдаад ирлээ. Тэгээд 2 өдрийн туршуулсан энэ тэмцээнд бас амжилттай оролцож өөрсдийнхөө төрүүллээ. Нийт уралдсан машинуудаас одоо 3 дугаар байранд орж ирлээ. Энэ сайхан олон Jeep 69 чинь олон машинууд уралдсан байна. Тэгээд өөрсдөө хийсэн энэ гайхамшигтай машинаараа ингэж уралдана гэдэг бол үнэхээр энэ хоёр залуугаараа бахархаж байна. Ер нь уралдаа ямар шүү вэ? Ер нь машинд бол асуудал үүссэнгүй. Энэ машинд ашигласан юм бол дандаа энгийн машины солонгос төргийн эд анги байгаа. Тэгээд энд бол уралдааны машины нэг ч эд анги ашиглаагүй зүгээр энгийн машины юм ашигласан. Тэгээд энэ үнд одоо протокийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж одоо тэгээд моторыг бол дээд хэмжээгээр нь хаазалж одоо 3 өдөр ингээ уралдахад бас асуудал үүссэнгүй. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол үнэхээр сайн байлаа. Гол нь энэ мотор явах эд ангид асуудал үүсээгүй. Тэрний хүчинд ингэж тэмцээн амжилттай дуусглаа. Тамирчин залуучууд өөрсдийн одоо гараар өөрсдийн ур ухаанаар энэ машиныг бүтээсэн байгаа. Туулах чадвар одоо явах хүч чадлын хувьд бол гайхамшигтай байна гэдэг нь сая харагдлаа. Жишээ нь одоо энэ машины амортизатор гэхэд одоо ингээд нэг дугуйн дээр урталтаа 2 амортизатор байх жишээ тий. Тэгэхээр энэ амарчин ажиллаад ханлаа гэхэд дараагийн энд хязгаарлагчин дээр дахиад энэ амортизатор ажиллаж байгаа учраас энэ дөргөлтийг нэг дугаарт маш багасгаж өгж байгаа. Хоёрт энэ амаржины явалт нэмэгдэж байгаа байхгүй. Тийм учраас дугуй газраас салахгүй өөрөөр хэлбэл одоо машин явахад ингэж уяасан энэ юм болгоныг маш бодолцож хийсэн. Ер нь бартаа саадан дээр бол хурд гасах шаардлагагүй ийм техник зохион бүтээсэн байна. За энэ хойтлын нэг дугуйн дээр ихэд одоо жишээ нь 3 амаржин тавигдсан байна. Энэ бол одоо явалтыг зөөлөж дөргөлтийг намжаадаг ийм юутай. Тэгээд энэ уралдаж байгаа байдлыг харахад бол маш их тогтвортой. Тэгэхээр цаашдаа бид нэр одоо манай компани зүгээс ийм машиныг олноор хийж энэ төрлийг одоо Монголд хөгжүүлэх тал дээр манай компани бас дэмжиж цаад бэрхшээлтэй замд одоо хэрэглэх болно. Remember I'll always be true.